За тэгэхээр их хурлын дарга байж хахад ярьдаг одоо бол хийдэг ажил дээр очиж байгаа шүү дээ. Сая ярьж байгаа юм дотор чи худлаа зүйл байна. Өөрөөр бүгд найрамд хятад улс бол Венесуэлээс өдөр 500 мянган тонн, Иранаас 1 сая 500 мянган тонн буюу өдөрт 2 сая тонныг авдаг байхгүй да. Тэр нь хоёулаа фейлдсэн. Одоо тэнд бол маш их шатхууны өөрсдийнх нь асуудалтай байгаа. Жишээ нь өнгөрсөн сард Ховд аймгийн Ярантын бомтор шатхуун импортлдог байж байгаа бүгдийн нам зогсооцсон байгаа. Тэгэхээр бид нар одоо юу гэдгийг тэндээс эндээс аавна гэж одоо ярьж байгаа оронд авдаг газараасаа илүү харилцаагаа сайжруулад тэндээс баталгаатай авах тухай юм бодох хэрэгтэй. Яг энэ шатхууны асуудал дээр одоо манай Жангавил гишүүн сайн зөвлөж өгөөрэй. Ер нь бол ам ажлын зөрүү байж болохгүй шүү дээ. Ямасрын учрал гişүн. Тэг хурлын дараагаар бол 4 сар хүрэхгүй хугацаанд л ажиллалаа л да. Өнгөрсөн хугацаанд бол засгийн газарт бас 3 удаа гүйцэд засаглалд ажилласан учраас харьцангуй бас ажил бол шиндэхгүй байх гэж бодож байгаа. Гол нь одоо хамтын ажиллагаа бол их чухал. Тэгэхээр би бас тантай санал нэг байна. Оросын холбооны улсын Роснефттэй байгуулсан урт хугацааны гэрээний дагуу үнийн Сингапурын биржийн дунджаар биш тогтмол үнээр тооцох хэлэлцээрийг одоо ажиллаа аваад эхний одоо 3 сарын хугацаанд эрчимжүүлэх чиглэлээр бол ажиллана. Тийм учраас энэ дээр бол одоо аж үйлдвэр эрдэс соёлын сайтыг өнгөрсөн хугацаанд бас яриа хэлцлүүд нь явж байгаа юм байлээ. Тэгэхээр би Оросын холбооны улсад ажиллахдаа ч гэсэн тухайн үед энэ аж үйлдвэр эрдэс соёлын сайт бас хамт энэ ажлын бүрэлдэхүүнд явсан. Тэгээ холбогдох хүмүүстэй бол энэ тодорхой саналуудыг бол тавьсан. За тухайн үед бол мэдээж парламентын даргын хуваар уулзалтуудыг хийсэн. Одоо бол гүйцэд засаглалын тэргүүний хуваар ажиллаа шахаж бол эхний 3 сард эрчимжүүлнэ гэдэг хэлье.